Ус хангамжийн салбар ус түгээж бохирыг татан зайлуулах үйлчилгээ үзүүлж байна. Энэ салбар бол нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар юм. Усны үйлчилгээ үзүүлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашиг олох эрхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Гэвч бодит байдал дээрээ энэ салбар өртгөө нөхөх төвшөнд хүрээгүй л байна. Усны үн нийгэм эдийн засгийн олон нөхцөл байдал хүчин зүйлтэй уялдаад ажмаар өсөх учиртай. Тухайлбал инфляц, илэгдэл, ирээдүйн хөрөнгө оруулалтын зардал, бусад засвар үйлчилгээ, хүн хүчний цалин хөлс гэх мэт зардлуудыг тооцдог. Нэг талдаа усны үн тариф өсөх хэрэгтэй. Харин нөгөө талдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нар маань санхүүгийн тооцоо балансаа маш сайн зөв хөдөлдөг байх хэрэгтэй. Мэдээж өргөө зардлыг төвчих санхүүгийн цахилгаан баттай байх гэх мэт асуудлууд мөн давхар хөндөгдөнө. Усаа хайрлая. Усны төлбөрөө хугацаанд нь төлцгөөе.